бяцхан хүүхдүүдийнхаа шүдийг хэрхэн хайрлж шүдийг нэмжлэх вэ? За эцэг эхчүүд маань хүүхдийнхаа шүдний ховлд нь эрт үеийн цоорл үүссэн байгааг бид нар мэдэхгүй явж идэг. За тэгвэл хэдүүлээ эрт үе дээр нь онцлох ийм гоё физиотоми гэдэг ийм кит байгаа. За энэ китнийг эмчийн микроскоп дээр харуулъя. За маш олон юм жижиг хэмжээний юм гоё боорнууд байдаг байгаа. За энд хэдүүлээ ингээ харъя. За сайхан томруулаад. За энэ болохоор ийм янз бүрийн размертэй байдаг. Жишээ нь энд ингээ харах юм бол ийм нарийнхан. За энийг бол би 36 дахин томруулчаад харуулъя. Хараа энэ. За тэгнийг би энэ видеоныхаа юун дээр үзүүртэй энэ аюулгүй ингэж хүүхдийн одоо юуны мэдрэлийн хүндийг бол нийлэхгүйгээр болгоомжтой ингэж үзэж болдог байгаа. Энэ доо тий. Хэдүүлээ энэ микроскоп дээрхийг харуулъя. За тэгээд ийм олон сайз байдаг байгаа. Китээр нь авч болдог. Эсвэл ийм дугаараар нь бас авч болдог. Бид нар нэг ширхгээр нь бас борлуулж байгаа. Энэ дээр харъя хэдүүлээ. Ийм хараа ийм гоё. Ийм гоё байгаа. За энийг хэдүүлээ ингээд нөгөө чинь видеон дээр харуулна. За тэгээд бяцхан үрсийнхаа шүдний ховлд нь үүссэн бяцхан тэр цоорлыг ийм физиотоми буюу ийм жижигхэн хэсгээр боороор хэрэглэх юм бол тэ өвдөлт байдгүй баг. Тэгэхээр хүүхдүүд нэмэлт дээр тариа тарих шаардлагагүйгээр бид нар ингэж хийх боломжтой. За ийм байна. Ийм жижигхэн нарийнхан. За шээ арай томроод ингэ байж гэн тэ. Энэ арай жижиг байна. Бүр жижиг. За энэ байна. Ийм байна. Энэ дээрээс нь ийм байна. Карбидны байна. Бүгдээр ийм гоё карбидны физиотоми. Тэгэхээр бидний зүгээс болохоор аль болохоор хүүхдүүдийн ерөн насанд хүрэгчдийн ч гэсэн шүдний цоорлыг зөвхөн цоорсон эдийн ингэж олж аваад тэгээд өрөмдөөд цэвэрлээд шүдийн бүтнээр нь хадгалах аль болох эрүүл эдийн бүтэн хадгалах ийм зорилготой байдаг байгаа. Тийм учраас эмчнэрт маань ийм физиотоми хамгийн их одоо ховлоор нь нарийн ховлоор нь эмчилдэг ийм боорны кит бол маш чухал байдаг. За тэгээ энэ боорнууд нь хамгийн гол нь маш олон сар жил одоо хэрэглэгддэг. Энэ нь мууддаггүй, ер нь мууддаггүйгээрээ бидэрт ийм одоо химнэлттэй эдийн засагт бас химнэлттэй тэгсэн мөртлөө чанартай үр дүн үзүүлдэг байна.